Америк нэгдсэн улсын эрх баригчид энэ онд багтаж Афганаас цэргээ гаргахгүй гэж удтал мэтгэлцсэний эцэст цэргээ гарах харуулжээ. Ерөнхийлөгч Барак Обама цагаан ордонд хийсэн мэдээлэлдээ бид дараа сараас эхлэн энэ оныг дуустал 10,000 цэргээ Афганистанаас гаргана. Дараа 100 гэхэд нийт 33,000 Америк цэргийн албан хаагчийг гэрт нь хариулна. Афганы өөрсдийн аюулгүй хүчнийхэн бие даан аюулгүй байдлаас ахдаг болтол Америк нэгдсэн улсын цэргүүд нэмж нутаг буцаарна гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Обама Америкийн цэргүүдийг байлдааны ажиллагаанаас Афганы хүчний ар тал дэмжигч хүчин болгож өөрчлөх тактик барьж байгаагаа мөн мэдгцэн. Бид мэдээч Афганистаныг төгс улс болгохыг зориогүй. Бид хотын гудамж талбай, ууланд харуул хийж дайснуудтай хөөцөлдөхгүй. Энэ бол Афганы засгийн газрын өөрийнх нь үүрэг юм а. Афганы засгийн газар өөрсдийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чадвартай болох ёстой. Дайнд сүрсэн эдийн засгаа өөд татаж, доктортой байдлыг хангах хэрэгтэй. Аль-Каида бүлэг одоо 9-р сарын 11-ээс хойш хамгийн их дарамж халтанд ороод байгаа. Бид Пакистантай хамтран Аль-Каида бүлгийн толгойлогчдын хагасаас илүү устгаад байгаа. Бид тагнуулын байгууллага болон тусгай хүчнийхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь бид Аль-Каидагийн хамгийн нөлөө бүхий удирдагч асан Осама бин Ладен олж устгасан. Энэ нь 9-р сарын 11-ээс хойш терроризмын эсрэг тэмцэж байсан бүх хүмүүсийн хувьд маш том ялалт болсон. Бид Иракаас 100 гаруй мянган цэргээ гаргаад байгаа. Афганд алба хааж байгаа цэргийн албан хаагчдын хувьд хүнд хэцүү өдрүүд хүлээж байгаа хэдий ч Афганд аюулгүй доктортой байдал тогтоход ойрхон байна. Энэ удаан үргэлжилсэн дайнд бид хариуцлагатай хандаж байгаа гэсэн байна. Дараагийн намар гэхэд Афганистанд Америк нэгдсэн улсын 70 гаруй мянган цэрэг байсаар байх болно. 70 мянган цэрэг гэдэг бол Обама засгийн эрх авахаас өмнө байсан тооноос их тоо юм а.